Метро Лаунж радио 91.7 радио сонсогч та бүхэндээ үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин Батсүхийн Гамбат гэсэн сайхан хөгжимчнийг та бүхэнтэйгээ уулзуулж байгаа. Студид сэтгүүлч хөтлөгч Баатраа миний бий болон хөтлөө сэтгүүлч Янчка бид хоёр цуг ажиллаж байна. Ингээд сонсогч та бүхэндээ бас Гамбат ахын маань хамгийн сүүлийн уран бүтээл болох нэгэн сайхан уран бүтээл буюу атлыг хамтдаа хүлээн аван сонслоо тийм ээ. Тэгээд Гамбат ахаасаа бас нэгэн сайхан зүйлийг хүсэх гэсэн юм аа. Тэгээд радио сонсогчдод болоод манай радиогийн энэ сайхан студийг хуурын сайхан таталгаараа ишиглүүлж өгөөч ээ гэж танаас хүсэх гэсэн юм. Нэг сайхан аялгауг сайхан ишиглүүлээч ээ гэж танаас одоо хүсэх байна. За тэгё. Тэгээд ер нь нийт сонсож байгаа бүх Монголын түмэн олонд за морин хуур айл болгонд л хуур байгаа даа одоо баг. Ер нь хууртайгаа сайхан нөхөрлөж Монгол хүн ч морьтойгоо л байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан сонсож байгаа бүх одоо сонсогчдоо зориулаад энэ студидтэй зориулаад би энэ хуурынхаа жонон харын явдал гэдэг таталгаар одоо жавар үргээе гэдэг юм уу тийм ээ. За баярлалаа. Яг одоо радио сонсогч та бүхэндээ Улсын дуу бүжгийн эрдмийн чуулган гоцлол хөгжимчин Батсүхийн Гамбат хөгжимчин маань жонон харын явдал хэмээх сайхан уран бүтээлийг сонсогч та бүхэндээ хүргэх гэж байна. Хүлээн аван сонсцгоно.